асран хамгаалагч нартаа, багш сургууль мужуулагч нартаа төсөлтийн баярын мэндийг хүргье. 5 дугаар ангийн төгсөж байгаа төгсөгч нар маань их хэл, мөн англи хэл, бусад ур чадвараараа өөрсдийгөө цэнэглээд дараагийнхаа аялалд гарахад бэлэн болсон байна. Тэгээд хөөрхөн дүү нартаа хандаж хэлэхэд дунд ангид ороод өөрийнхөө одоо байгаагаас илүү чадварлаг, ухаалаг хувилбараа бүтээгээрэй. Анги дэвших тусам үүрэг хариуцлагч дагаад нэмэгддэг. Хэцүү шантармаар зүйл байсан ч бууж өгүүлгүй улам их хичээгээрэй. Хойшоо сууж ганцаардахын оронд чадах чинээгээрээ дурсамж их бүтээгээрэй. Бүтээсэн дурсамж чинь та нарт гонигтай, ганцаардсан бас хэцүү цаг чинь мотивашн болж өгнө. Нэг анги гэдэг атгсан гар шиг бие биенээ гэсэн сэтгэлтэй хэцүү үед нь түшиг тулгуур нь болж чаддаг, нэг зүгт харсан нэг баг болж чаддаг байх ёстой. Багын найз амьдралын найз болдог юм шүү. Тийм учраас найз нөхдөдөө инэрэнгүй хандаж сураарай. Эцэг их багш нарынхаа та бүгдэд зориулсан агуу хайр инэрлийн төлөө улам их хичээж ухаалаг сайн хүн болоорой. Ингээд сургууль хүмүүжүүлэгч, эрдэмтэн багш, эцэг эхчүүд нийт суралцагч та бүхэндээ мөнгөн хонхны баярын мэндийг хүргэе. Өнөөдөр төгсөлтийн баяр одоо маш гоё зохион байгуулсанд бас маш их баяртай байна. Охин маань ингээд төгссөн. 1-р ангиасаа жид сургуульд илсэн ороод тэгээ энэ 5 жил бас баггүй хугацаа миний охин бас энэ жид сургуульда маш амжилттай, маш одоо англи хэлээ бас айгүй сайн сурсан байгаа гэж би сэтгэл айгүй өндөртэй байна. Тэгээ жид сургуулийн бүх ажилчдаа бас багш нартаа баярын мэнд хүргэе. За би 5 ангийн сурагч хувь төгөлдөр ээж байна. Хүүхэд маань 2-р ангиасаа хойш суралцаад одоо энэ жил 5-р ангиа төгсөж байна. За энэ сургуулийн хөтөлбөр нь хамгийн онцлог хөтөлбөр нь юу вэ гэвэл нийгэм сэтгэл зүйн боловсрол буюу сэллийн хичээл ордог нь маш их таалагддаг. Энэ сургууль ийм хөтөлбөр орсноор хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрлэхэлт нэгнийгээ гадуурхах явдал харьцангуй бага байдаг гэж бодож байгаа. Мөн багш нарын хувьд бол хүүхдүүдтэй ийм хөтөлбөртэй багш нар маань бас энэ хөтөлбөрт хамрагддгийнхаа хүрээнд хүүхдүүдтэй их зөв зохистой харьцдаг. За гадаад багш нартай уучраас ерөнхийдөө англи хэлний хөтөлбөр нь бол дайггүй сайн байдаг. Эхний хэдэн жил бол хүүхэд маань нэг их ярьж мэрдэггүй байжгаад энэ жил 5-р ангиас хойш нэлээ ярих боломжтой болоод дээрээс нь бас богино хэмжээний кино, хүүхэлдэйн кино үзэхэд ямар нэгэн орчуулагчийн шаардлагагүй үзээд ойлгодог болж байгаа нь их сайхан байгаа.
За ингээд өнөөдөр миний хувьд бол маш сайхан өдөр болж байна. Яагаад вэ гэвэл өнөөдөр хүү маань бага ангиас өсөөд одоо дунд анги руу шилжиж авах гэж байна. Дүү нь бас 1-р ангиад өслөө. Хамгийн гол нь хүү маань амжилттай төгслөө. Шалгалтуудаа маш сайн өглөө. Хас очир маань ч гэсэн маш сайн өглөө. Тийм учраас J сургуулийнхаа бүх багш ажилчдаа бас 5-р ангийн төгсөгч нартай баярын мэнд хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай. Эрүүл энх сайн сайхан бүхнийг та нартай хүсье өрөөё.